За сайн байцгаана уу? Өнөөдөр цилиндр араан дамжуулгаар жишээ бодлого бодноо. За зураг дээр болохоор 1 2 3 гэсэн. За тэг шүттэй цилиндр арааг болохоор харуулсан байна. За E1 хөтлөх голын эргэлтийн тоо, за мөн хөтлөх голын чадал, за цилиндр арааны ашигт үлийн коэффициент, хөтлөх арааны шүдний тоог 19. За тэгээ шүдний өндөр нь болохоор 7 мм гэж өгсөн байна. За дамжуулгын тоог бас өгсөн байна. За олох зүйл маань болохоор 2 болон 3 дугаар арааны тэнхлэх хоорондын зай. За EFT гэдэг нь болохоор 2 дугаар арааны тойрог хүчийг олох юм байна гэсэн үг. За хамгийн эхлээд бид нар тойрог хүчээ олъё. За тэгвэл EFT2 гэдэг маань болохоор 2-ыг үржих нь T2. За 2 дугаар араа маань болохоор 2 дугаар гол дээр байгаа учраас энэ T2 болно. Хуваах нь за D2 хуваагч тойргийн диаметрээр тодорхойлно гэсэн. За тэгэхээр Т буюу мушгих моментыг болохоор эхлээд олох нь байна. За тэгвэл хамгийн эхлээд өнцөг хурдыг олно. P-г үржих нь E1 хуваах нь 30 гэж олно. За E1 болохоор бидний өгөгдөл дээр байгаа тий. За 314-ийг үржих нь за 720. За хуваах нь 30 гэд олно. За тэгвэл 75 136 секундын хосох 1 зэрэг. За энийг 1 гэж тэмдэглэчихье. За дараа нь бид нар T1 буюу хөтлөх голын мушгих моментыг олж болно. За тэр нь болохоор P1-ийг хуваах нь омега 1 болно гэсэн үг. За P1 нь 1.5 үржих нь 10-3 зэрэг хуваах нь 75 136 болно. За тэгвэл T1 19 ньютоныг үржих нь метр боллоо гэсэн үг. За энийг 2 гэж тэмдэглэжнэ. За тэгэхээр бид нар T2 буюу 2 дугаар голын мушгих моментыг олох боломжтой. T1-ийг үржих нь U1-ыг 2 үржих нь цилиндрийн ашигт үлийн коэффициент гэж олно. За энийг 3 гэж тэмдэглэнэ. За T1 нь 19.9. За дамжуулалтын тоог 3 гэж өгсөн байгаа. Ашигт үлийн коэффициент нь T197 байна. За тэгвэл T2 нь 57.9 ньютоныг үржих нь метр боллоо гэсэн үг. За ингээд бид нар мушгих моментоо олцсон. Одоо бид нар тэгэхээр хуваагч тойргийн диаметрийг олно гэсэн үг. За тэг шүттэй арааны хувьд T2 гэдэг маань болохоор M-ийг үржих нь Z2 гэсэн томьёогоор олно. Тэгэхээр бид нар модулийг олох шаардлагатай. За модулийг болохоор шүдний энэгт өндрөөс хамааруулаад тодорхойлно гэсэн үг. За M тэнцүү H-ыг хуваах нь 200-ны за 25 болно. H нь 7 байгаа. 7-г хуваах нь 200-ны 25. За буюу за 3.1. За миллиметр болно. За энийг 4 гэж тэмдэглэжээ тий. За тэгвэл стандарт утга болохоор заавал шилжүүлэгч шаардлагатай. Энэ болохоор бие даалтны номон дээр бүснэгтээр өгсөн байгаа. За тэгвэл энэ стандарт утга нь 3 мм. За болно гэсэн үг. За дараа нь болохоор Z2 буюу 2 дугаар арааны шүдний тоог олно гэсэн үг. За шүдний тоог яаж олох вэ? Шүдний тоо Z2 гэдэг нь Z1-ийг үржих нь 1 2 дугаар арааны дамжуулалтын тоо болно. За Z1 нь 19 гэж өгсөн байгаа. Дамжуулалтын тоо 3 гэж байгаа. Тэгвэл энэ болохоор 57 болно. За энийг 5 гэж тэмдэглэжье. За тэгвэл D2 буюу 2 дугаар арааны хуваагч тойргийн диаметрийг бид нар олох боломжтой байна гэсэн үг. За модуль нь болохоор 3 гэж байгаа. За тэгээд Z2 нь 57 буюу манайхаар D2 маань за 171 мм боллоо гэсэн үг. За ингээд бид нар хуваагч тойрог хүчээ олно. За энийг 7 гэж тэмдэглэжээ. За тэгвэл 2-ыг үржих нь T2 57.9. За энийг буруутчихлаа. За 57.9 үржих нь 10-3 зэрэг хуваах нь за D2 171 гэж байгаа гэсэн үг.
За тэгэхээр мошгох момент нь болохоор ньютоныг үржих нь метр, за диаметр мм гэсэн утгатайгаа очиод нэгний шилжүүлэг хийгээд энд болохоор 10-3 зэргээр үржүүлж байгаа. Тэгвэл F-т2 маань 677-19 за ньютон гэсэн гарах нэ. За дараа нь бид нар тэнхлэг хоорондын зайгаа олно 2 болон 3 дугаар арааны хувьд. За тэгвэл AW2 гэдэг нь болохоор D2 дээр нэмэх нь D3 за хуваах нь 2 гэсэн энэ томьёогоор тодорхойлно гэсэн үг. За тэгэхээр D2 болохоор олцсон байгаа. D3 буюу 3 дугаар арааны хуваагч тойргийн диаметрийг дахиад бид нар олнох нэ. За тэгэхээр D3 гэдэг нь болохоор M-ийг үржих нь Z3 гэсэн томьёогоор олно. За модуль биднэрт байгаа. Тэгэхээр Z3 буюу 3 дугаар арааны шүдний тог тодорхойлно гэсэн үг. За Z3 гэхээр за Z2-ыг үржих нь U2 3 гэд болно. За Z2-ыг бид нар олцсон байгаа. За 57. За үржих нь 3 гэд. За тэгвэл 171 болно гэсэн үг. 3 дугаар арааны шүдний тоо. За энийг төвлөхөд гэж дугаарлах нь. За 8 болох нь тий. За энийг болохоор 9 гэж дугаарлажээ. За тэгвэл 3-ыг үржих нь 171 буюу манайхаар 3 дугаар арааны хуваагч тойргийн диаметр нь 513 мм болно гэсэн. За ингээд үндсэн диаметруудаа олчиж байгаа юм чинь бид нар тэнхлэг орондынхаа зайг олж болно гэсэн. За энийг 10 гэд тэмдэглэчээ. За тэгэхээр D2 нь 171 дээр нэмэх нь за 513. За хуваах нь 2 болох нэ гэсэн. За тэнхлэг хоорондын зай нь 342 мм гарна гэсэн. За үүгээрээ бид нэр цилиндр арааны тэнхлэг хоорондын зай болон тойрог хүчийг тодорхойллоо.